хүн болгоны мэддэг киноны хүн болгоны хайртай дүрд тэрэнд би дуу оруулж ирсэн штэ гэ хэлвэл яг одоо санаанд бас сайн боохгүй л зүгээр. Миний их хайртай дүр бас байт юм аа. Би одоо Walking Dead-ийн Rick-тэй хайртай. Rick-т дуу оруулсан тас баяртай байдаг. Тийм Game of Thrones дээр бас оруулсан тас баяртай байдаг. Тэр бэлиш Walking Dead-ийн ингээд нэг дандаа зомбинууд гарна шүү дээ. Тэр үеинд бас ингээд дуу аваа оруулах уу гэж үгээд. Яг Walking Dead нөгөө одоо нөгөө юм орчуулгын кино болохоор яг тэдрийг дагаж хийх. Магадгүй зүгээр Walking Dead хэрвээ ам барих юм бол тэгэл хийх л багтаа бид нар. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Өндөрлөсгийд подкастын шинэ дугаар эхэлж байна. Хөгцөнгөр радиогийн хөтлөгчид Туул Айманаар сонсогч та бүхэндээ 7 хоног болгон сонирхолтой зочин урьж шинэ зочинтой ярилцдаг. За өдрийн мэнд төргий зочиндоо болон Туулда. Өдрийн мэнд төргий залуусаа. За баярлалаа. Та бүхэнд өдрийн мэнд төргий. Баярлалаа. За өнөөдрийн зочин жүжигчин орчуулгын киноны дуу оруулагч Мөнх Олдтой ярилцахаар урьсан. Баярлалаа. За тэгээд Мөнх Олдын хоолойг сонсохоор их өвөрмөц сонсогдоод байгаа юм. Одоо эмэгтэйчүүд бидний нэг онцлог байдаг шүү дээ. Гэтэ энийг бүх эмэгтэйчүүдээ бас хамруулаагүй шүү. Олон ангит кино үзэх сонирхолтой байдаг. Нэг хэсэг бол олон ангит киног яста хашрааж исэн. Тэр үед Мөнх Олдыг мэдхгүйгээр хоолойг энийг сонсдог байсан байна л да. Одоо ингээд сонсож яхад ингээд нүдэн анаа сонсоход энэ хэн блэ гэдэг тааж ядаад байдаг. Одоо яг нөгөө үзэж байгаа бүсгүйчүүд маань хэрвээ та нар тааж чадах юм бол нэг танил хүн энд сууж байгаа. Ямар киноны ямар дүрвэ гэдгийг явандаа танилцуулъя. За Мөнх Олд соёл урлагийн их сургуулийн харьяа радио телевизийн сургуулийг жүжигчин хөтлөгч мэргэжлэр төгсөж исэн. Хэдэн онд төгссөн бай. За тэгээд одоо ангийнхнаа ярьдаг штэ манай ангийнхнаас ийм жүжигчин ингэж ажиллаж байгаа. Тэр газраас ажлынхаа гарааг эхэлсэн гэдэг нэг өөрийгөө ерөнхийдөө танилцуулж болох уу? Болно. За би анх 2004 онд радио телевизийн дээд сургуульд Монгол улсын соёлын зөвтгөлтөн Бадмын гишгэ Монголын анхны нэвтрүүлэгчтэй нэг Монголын радиогийн гишгийнхаа ангид багтаж орж илоо. Тэгээд 2008 онд жүжигчин хөтлөгч мэргэжлэр төгсөөд тэгээд 2008 онд төгсөнгүүтээ UBS телевизэд азар очоод тэгээд тэндээсээ орчуулгын киноны уран бүтээлч болох зам руу анх орж исэн. Тэгээд их өөртөө их баяртай энэ хувь тавиландаа их баярлж явдаг штеп. Орчуулгын киноны жүжигчин болно гэдэг нь өөрөө их тийм сайхан аз тохиол юм да миний амьдрал ингэж боддог. Яагаад гэхээр орчуулгын киноны уран бүтээлч хүн байна гэдэг нь их тийм хоорхон тохиох тийм ховор мэрэгжил гэж надад санагдаад идэг. Тэгээд их баяртай байдаг та. Энэ мэрэгжлийг анханасаа сонгоё гэж сонгоог бах тий. Үгүй биш нэг орчуулгын киноны дуу оруулагч болъё гэж анханасаа бодог бах тий. Тий, бид нар нөгөө оюутан байхдаа хичээлээр яваас ингээл студиуд дээр яваал гэдэг шиг. Тэр үед одоо энэ манай үндэсний олон нийтийн радио телевизийн маань одоо кино албаны дууны найруулагчийн Сүрэн Орлоо багш. Манай байла. Тэгээд Сүрэн Орлоо багш дээр бид нар бас хичээлийнхаа шугамаар очиж анх тэр студиуд дааванд орж нэг ангаараа нэг юм хүүхэлдэйн кинонд хоёр хэсэг хуваагдж байгаад нэг бүгдээрээ нэг дуу оруулж үзчихсэн хамгийн анх. Тэгээд тэр маань бол эфирээр гараагүй л дээ зөвхөн бидний л нөгөө оюутны бүтээл гэдэг шиг. Тэгэл яг ангаараа ороод тэнд ингээл дуу оруулалт гэж за ямар юм байдгийг байна. Студ гэж ямар юм байдгийг байна. Микрофон чихвч зүүгээд тэнд текст уншаад тэгээд тэр цаана тэр явж байгаа тэр дүрийг хэрхэн даган дуурайж хийдгийм байна гэдгийг анх яг тэнд танилцчихлаа. Тэгээд ихт ерөн дуртай болсон байсан. Тэгээд оюутны нэг хавар төгсгийн өмнөхөн бид нар нэг тэмцээн сургууль дээр нэг тэмцээн болоод тэгээ бид нар нэг юм оюутнуудаараа нийлж байгаад манай сургууль чи их гоё онцлогтой шүү дээ радио телевизэн дээр сургууль чинь найруулагчийн ангитай сэтгүүлчийн ангитай тэгээд зураглаач жүжигчин гэдэг ангитай. Тэгэнгүүт нөгөө ангийн оюутнууд нь хоорондоо нийлж ягаад нэг бүтээл хийх жишээний тийм онцлогтой байсан учраас их гоё байсан. Тэгээд найруулагчийн ангийнхаа, зураглаачийн ангийнхаа найзуудтай нийлж ягаад бид нэг дэлгэцийн бүтээл хийгээд тэр тэмцээнд оролцоод одоо дэлхийн ээж гэдэг гоё тэмцээн болдгийг манай сургуулийн тэнд анх оролцоод шилдэг одоо эрэгтэй дөрвийн шагналыг аваад
Тэгээд энэ дээр одоо UBS телевизийн гүйцэтгэгчээр баяр дарга ирээд за мөнхөлдөө чи төгсөөд ахтайгаа ярьж уулзаарай. Анхны ажлын санал тавьчихсан. Ямар гоё юм бэ. Тэгээд сургуулаа төгсчөөд хавар. Тэгэл хонхны баяр хийгээл дуусаад маргааш яасан. За одоо ажил гэл. Бид биш яг тийм байлаа 8 он чинь. Тэгээд UBS телевиз дээр баяр ахтаар очиж уулзаал. Тэгээ баяр дарга за чи мөнхөлдөө юу хиймээр байна. Одоо манай дээр хөтлөгч хийж болж байна. Кино албан яг тэр үед бас хүн авах гэж таарч ирсэн UBS дээр. Би ч бас их азтай. Тэгээд UBS-ийн кино албанд ерөнхийдөө нэг хэдэн залуучуудыг ерөнхийд нь авъя гэд нэг 2 эрэгтэй 2 эмэгтэй яг бас авах гээд ингээд бидний үеийн залуучууд яг бэлтцсэн байсан юм бэл. Яг тэр цаг үед нь яг таарчиж тэгээд би чинь тэгвэл би кино албаар орчихъя гэд. Тэгээд анх кино албанд нь ороод. Тэгээд бид нар чинь кино албанд ороод шууд кино уншихгүй. Тэнд чинь тийм байхгүй. Тэнд нэг ах эгч нар чинь киног уншиж байгаа юм чи одоо энэ нэвтрүүлэгч оюун цэцэг их чинь чинь бүгд уншдаг. Тэгээ одоо энэ үндэс телевизийн дуу оруулагч ах Батуулд ах Эрдэнэ байраханд чи UBS-т байлаа. Одоо тэр ихний өрхийн хадам ээж Эри хоёртон дуу оруулдаг мөнгө сайхан ихч маань. Мундаг ах эгч нар тэнд. Тэгээд бид нар нэг наан дөнгөж дүүнэр нь очоод тэгээд тэр эдэг ажиллая гээл дуустал ингээл харц сууж байгаа л тэд нар киногоо дуусгаад өнөөдрийн ажлыг дуусгаа явахт нь ороод нөгөө уншсан текстийг өөрсдөө ингээл бэлдээл уншаал. Тэгжил анх орчуулгын кинороо орсон доо. Оюутан байхад хүүхэд болгоны мөрөөдөл өөр байдаг шүү дээ. Ямар мэрэгжлэлээр сурж байгаатай холбоотойгоор одоо соёл урлагийн сургууль дуулаачийн ангид 1-р ангийн 1-р курсын оюутнууд бөө ардын жүжигчид орж ирдэг гэж инээлддэг шүү дээ. За миний бас үндсэн мэрэгжил монгол хэлний багш. Тэгээд би чинь сургуулаа төгсөөл нэг газрын багш болно. Би хүүхдүүдтэйгээ тэгж харилцсан, ийм хүүхдүүдтэйгээ ярилцсан гэх тийм их мөрөөдөлтөй байсан. Юу одоо ингэж сууж ин гэж юусоо бодоагүй. Тэгэхээр мөнх бол яг 1-р курст орохдоо би ч одоо жүжигчин болно, хөтлөгч болно. Яг энэ жүжигчин шиг, яг энэ хөтлөгч гэсэн тийм мөрөөдөл байсан уу? Тухайн үеийн мөрөөдөл. Бэлгүй. Тэр чи ёстол нөгөө нэг мундаг хүн шиг л орно шүү дээ сургуульд чинь. Тэгээл ороод өстой. Эн чин тэгдэггүй мэн, ингэдэггүй мэн, юм байдгүй юм байна. 10 жилд байхын л ерөнхийдөө сургуульд болдог, урлаг соёлын арга хэмжээнүүдийг хөтэлдэг, шүлэг уран зохиол уншдаг тийм л хүүхэд байсан л да би. Тэгээд хөтлөгч болох л их ер нь сонирхолтой байсан. Хөтлөгч болно. Би ер нь хөтлөгч болох юм байна, нэвтрүүлэгч болох юм байна гэж өөрөө. Тэгжил их бодож анх жүжигчээ хөтлөгчийн анги гэл. За хөтлөгчийн ангитай юм чинь гэтэл орж исэн доо. Ер нь одоо бодоход. Тэгээд ороод тэгээд ангийнхаа найзууд нөхдөөрөө нийлээл жүжиг тоглоод тэнд чинь курсын ажил хийгээд эхлэхээр чинь л нөгөө зохиолынхаа антанд ороод дүрийн антанд ороод дүр гэдэг чинь юм гоё юм байт юм байна. Ингэж бөөнөрөө нийлээд нэг юм хамт олон болоод нэг юм жүжиг хийдэм байх, ингэдэм байх гэдэг юмтай танилцаал. Тэгээл юм багш нар бас дагуулаад театр жүжиг үзүүлээл, тэгээд телевиз радиогоор дагуулж явж нэвтрүүлэгт оруулаад радио жүжиг мүжигт нэг амар цай багш гэдэг байж чаддаг чинь. Амраа багш чинь бас дуудаал мөхөлдөө нэг юм жүжиг байна гэл. Тэгээд болроо найруулагч тэр ирээл орохоор чинь бид нар чи бас нүд нээгдэж шүү дээ. Өө чи ийм гоё юм бэ тийм ээ. Хүү ямар гоё юм бэ гэл ингээл. Тэгээл баг багаард оруулсаар байгаа л тэгэл ер нь энэ салбартай их хайртай да. Юу ажлын гараан дээр гараад тэгээд хамгийн анхны дуу оруулсан кино нь юу байдаг бол тэр их сонирхолтой санагдаад байгаа. Тэг нэг уран сайхны кино байсан юм аа. Одоо яг нэрийг нь санахгүй юм. Тэрэн дээр би ямар ч хийсэн нэг ямар дүр одоо манай орчуулагч нар ингээд бичин л дээ. Киноны орчуулагч нар чинь арай бас тустай хүмүүс. Дөрүүдээ ингээд эхний нэрээр нь ч юм уу ингээд бичин Джек тэ Розач гэдэг юм уу явж байгаад тэгээд дөнгөж нэг орж ирээд гарсан нэг эрэгтэй хүмүүсийг бол эр гэж хичээл дараа нь гарч ирсэн нэргүй хүнийг эр нэг гэдэг эр хоёр гिचсэн ингээ явдаг. Нэр байх та. Тийм нэргүй. Ямар ч эрэгтэй хүн шүү гэж. Туслах дүр байх нь байна. Тийм. Тэгээд эмэгтэй бол эм нэг гэл ингээ гिचсэн ингээ бичиж явчихдаг. Эр эмээр нь ялгаал. Тэгээд би чи нэг хамгийн анх нэг эр нэг дээр л хэлж байгаа шүү дээ. Нэг өгүүлбэр л хэлэх гэж байгаа би тийм. Тэгээд нэг юм цэрэг дайны кино байсан юм аа. Тэгээ бид нар чинь нөгөө микрофон ингээд ширээнх гол тавиад ингээд үргэлжлээд юм ангын сандал дээр суун. Тэгэл ингээд бөөн дээр наалтаа суун штт. Тэгээд яг үндсэн хүмүүс маань үндсэндээ орчуулгын киноны 2 эрэгтэй 2 эмэгтэй суугаад ерөнхийдөө нэг киног дуу оруулах жишээний байдаг ерөнхийдөө. 4 хүн л шүү дээ. Миний мэдхээр л юус тэгэл тийм. Тэнгүүд
би тэнд чи ингээд ороод нэг ах нарын дундуур суугаал. За мөнхөлд чи энэ үгийг хэлээдэх заа юу наад нэг үйлбэрийн нэг хүн шиг хэлээ гараад ирээ гэж харуулна. Тэгээд ороод ингээд суугаал хэлэх гээл. Тэгэл дээрээс ингээд ах нар чи уншаал би ингээд текстээ дагуулаад ингээд хараад явж байгаа л яг над дээр ирэхээр хүн яг орч чаддаг шүү дээ. Амнаас гарахгүй. Тэгээд тэгж байгаа л арай гэж нэг тэр нэг өгүүлбэрийг болсон болоогүй л хэлж байгаа. Тэн цаана 3 хүүхдээ л өгүүлбэр байсан баг төө. Тэгээд дараа нөгөө киногоо үзэх гээл гэртээ. Яарал. За амралтын өдрөөр UBS ч нөгөө видео суугаар бүтээсэн өдөр. За тэрийг хүлээгээл хөөс. Тэнгүүт нэг миний хэлсэн тэр нэг өгүүлбэр тэр хүмүүс дунд тез хөндлөл. Айгүй зүггэл өнгөрч. Тез хөндлөлийн юм бол юу болоод өнгөрөөл гэж байгаа юм чи. Хамгийн анхны кино бол яг тэгжээлээ. Тэгээд анх ингээл одоо энэ Батал дахиахаа ажид ингээд суудсан би. Тэгээ бид нар ингээд чихэлдээ сууж таах ингээд наваа сугандаа ингээд хийгээл би ч охоогт оюутад өнгөт гэсэн. Хөөй болтоо. Мэдүү над зүрх чи яагаад амнаараа гарлаа тайв ингээд. Хөвжөлтөөнүүд их болно бас тэр чимэр. Хамгийн анх стад нөгөө нэг зүрх амаар гарна гэдэг шиг л ихний үлбэрийг хэлж ийлээ да. Нүд бүрлдээд энэ текстээ олж харах юм уу? Хаана явж байгааг нь мэддэхгүй болоо. Шоогн юугаа мэдхээ байлгүй. UBS телевизээр одоо гараад байгаа эхнэрийн үерх кино анх гарч исэн штэ. Тэг гэхэд одоо ирсэн байгаа манай зочин Үнжигийн нөхөр Чон Гюпиний дүрд дуу оруулж исэн. Тэр үед хэр байсан? Одоо бас байлдан дагуулсан шүү дээ. Одоо би эхнэрийн үерхийг үзэж байгаа ш нөхөр уурлаад наатахаа байлаач гэл би ч бүр хэд үзсгийн ингээд үзсээр л байгаа. Тэгээд гоё л доо. Эхнэрийн үерхтэй холбоотой бас хөгжилтэй бодол зөндөө. Өөрөө ч бас тухайн үедээ бол бас яалтчгүй л Монголын үзэгчдийг үнэхээр бас телевизийн өмнө уйсан л та. Бүр хөдөө орон нутаг нийслэл хот бүр яг одоо бидний хүүхэд байгаа анх халтар царайт гэдэг кино гарахад яаж Улаанбаатар тэ хотууд эзгүрдэг байлаа. Тэрэн шиг яг үнэхээр бас хүмүүсийг бас байлдан дагуулж чадсан кино л да. Тэгээд тэр кинонд бас дуу оруулагчаар ажилласан да өөртөө их баярлдгийг сайхан. Надаа бас магадгүй энэ орчуулгын киноны жүжигчнэр одоо би 16 дахь жилдээ ажиллаж байна. Магадгүй энэ 16 жил ажиллахад бас маань нөлөөлсөн байх гэж би боддог. Анх одоо эхнэрийн үерх кино маань 2009 оны хавар гарч илаа тэр кино маань хавар гарч эхэлж байгаа. 2009 онд юм уу? Тийм шүү. Өө тэгвэл сургуулаа төгсөөд удаагүй байхдаа том дүр авсан юм шүү. Бид нар чинь 8 онд төгсчөөд тэгээд UBS-д байж байгаа лон гараа төд бодлого. Тэр кино маань ороо эхлээл. Тэгээл тэнд дуу оруулаад. Тэгээд тэрийг яаж хэн сонгож яг чи Гюпинд дуу оруул гэж хэлсэн бол тэгээ яг юугаараа тэнцээд Гюпин болчихоо. Тэгэл яг тухайн үед чинь телевизүүд маань ерөнхийдөө л үндсэн нэг 2 эрэгтэй 3 эмэгтэй ч байдаг юм. Тиймэрхүү л ерөнхий жүжигчдийн юутай багтай байдаг байсан. Кино албадуудтай. Тэгэл азаарлаа тэгэл аз хүний амьдрал гэдэг чинь аз тохиол юм даа л гээл. Тэгэл UBS-д ч орж таарал UBS-ийн ч бас нэг гишүүн болцсон. Тэгэл энэ кино маань ч ирж орж таарал энэ маань ч хүмүүст их сайн хүрээл хүмүүс ч их үзээд л тэгэл одоо бас их баяртай л гэдэг. Яг уг киноны маань бас юу жоох айхтарч гэлээ. Одоо юу гэдэг үзүүлэх гээд үзэл санаа нь бол айхтарч гэдэг чинь ямар их шонзон ямар их тийм бөөм бодлам билээ тийм. Зүгээр л яг тухайн үед хүмүүс үзэж таарал тэгэл ингэсэнд нь бас надад бол сайхан санагддаг. Сайхан байдаг. Тэгээд тухайн үед дуу оруулж исэн одоо заримдаа UBS-ээр давталтаар гарч үзэхэж ичдэг юм а би. Ичээд идэх. Ягаад тэгээ тэр үуч нөгөө дөнгөж сурах гал энэ орчуулгын киноны жүжигчин гэдэг чинь одоо ч гэсэн бид нар суралцаад л явж байгаа юм чи яавал нэг гайгүй наалт үеийн шинийг сайхан дуурдаг болох юм бол яавал нэг гоё амьдралтай яавал тэр цаа жүжигчнийхээ мөн чанарыг унахгүйгээр тий яг тэр юм тэр тухайн ситуацийг тээж дуурч чадах уу гэл ингээл одоо юм бид нар суралцаа л явж. Чи 2009 он гэдэг чинь дөнгөөд нэг жилч болоогүй нэг хүүхдэл тэндэл дуурч исэн гэж бодохоор жоох айдаг. Тэгтээ тэр чинь мундаг байсан байгаа байхгүй юу? Тэр чинь хүмүүсийн сэтгэл зүрхэнд шингэцсэн шүү дээ. Хоногшоод үлдсэн. За дуучныг дуулаач гэдэг шиг энэ Чон Гюпинтэй
холбоотой яг энэ дүрээрээ нэг ярьж үзүүлж болох уу? Одоо энэ сонсож байгаа хүмүүст их сонирхолтой энэ. За дуучдыг бол дуулж яхад угаасаа дуулж байгаа гэдэг чинь царай нь харагдахгүй тэр хүн харагдаад идэг. 2009 онд үзэж байгаа тэр Чонг Юпуны гөллөл зөөл ингээл гэдгийг юусэн анзаардаггүй байсан юм билээ. Сая үзсэн чи тэр чи бүр гөлгнөөл айгүй хэцүү байд юм билээ шүү дээ. Тим хүн дээр дуу оруулах бас тэр чи хоолоо чичирдэг юм уу яадгийн тэр хүнтэй яг л авцалдчихл ах ёстой байх л та. Тий. Анх бас их яг ингэдэгс юм аа. Анх хоёртон болчихвол за болдоо ямар мэрэгчлээ болох чинь жүжигчин гэлдэг юм гээд хамаатны ах дүү нэг цагаансаар арч юм бүү. За нэг жүжиглээт гэж шууд хэлдэг. Тэгээд тэнд нь ойлгох юм уу те инех юм уу гэл ингээд гүй яаж те гэл ингээд ичээл. Тэгэл үйдсэн чинь дараа нь сургуулаа төгсөөл за болдоо одоо юу хийж ийн гэл дуу оруулагч болсон ингээд кинонд дуу оруулдаг ажил хийдэг болсон гэлдэг. За нэг дуу оруулдаг гэх. Гицүү те. Тэнгүүд би чи ингээд яахаасаа мэдэхгүй. Бид нар чи ерөнхийдөө нөгөө хүний харааны одоо хүн харах мэдрхүүгээр ерөнхийдөө тэр дийлгэцийг хараад нэг 80-90% ч юм уу 70% ч мэдрэмж авангууд араас нь сонсголоороо бид нар ингээд те дуугаараа ингээд нөгөө үлдсэн тэр мэдрэмжийг өгж штэ. Тэнгүүд одоо би яг шууд жүжиглэх гэсэн чинь хэцүү санагдаж байна. Ингээд одоо бид нар чи ер нь тэгээ бас сурцсан байдгийг. Орчуулгын киноны жүжигчид ингээд шууд энд ирж байгаа сигналыг сонсоод тэгээ текстээ уншаад дүрсээ хараад тэгээд нөгөө тухайн ситуац нь ямар хөө байна. Шууд тэрийг ингээ мэдрээд энэ дотроос ингээд нэг дор их олон үйлдэл зэрэг явж байгаа юм л да. Тэгээ ингээд шууд явуулдаг учраас тэгээ тэр мэдрэмжүүд нь ингээд маш хурдан өрнөн. Тэгжил заримдаа миний одоо дуу оруулж байгаа хоёр жүжигч хоорондоо ярилцсан. Тэгэнгүүт нөгөө маш их юм хувирах шаардлагатай. Тэр тухайн нөгөө энэ бодол санаагаа хүртэл ингээд гэх мэтчлэн учраас одоо ингээд би ингээд сууж байгаад шууд Чонг Юпнээр дуугарна гэж яг үндэ байхгүй тийм. Одоо нөгөө тэр мэдрэмжүүд ирж ийж тэргээр дамжиж те ямар зөвхөн дуу оруулагч гэдэг маань одоо зөвхөн хоолойны өнгөөр тоглох биш. Гол нь нөгөө энэ хилж байгаа тэр цаана тоглолцсон нэг жүжигч ингээд 100% бас өөргөө зориулаад тоглолцсон байж. Тэнгүүд энэ жүжигчний тоглолтыг унахгүйгээр тэгээ тоглолтыг одоо буруу тийш эргүүлэхгүйгээр энэ жүжигч өөрөө яг юу бодож хүнд яаж нэг өгүүлбэрийг хэлж байгаа вэ? Тэгэхээр би бас яг тэрэн шиг бодож иж надаас гарч байгаа тэр өнг интонац интернет зүв байх учраас тэр хүний мэдэрч байгааг мэдрхийг хичээж байгаа юм л да. Тийм тэгээд яг нөгөө орчуулгын киноны манай Монголд байдаг ч гэх юм уу хоёр эрэгтэй жүжигч нэг бол гурван эрэгтэй жүжигч суугаад бүхэл бүтэн тэр киноны бүх эрчүүдийг чинь одоо тийм хороо зэрэг байлаа гэхтэл тэгэж дуурдаг гэж байгаа тийм. Тэгээ заримдаа нөгөө миний авсан хүмүүс хоорондоо ярилцсан, хэрэлдэн, зодолтон илгийн юм болно шүү дээ чинь. Тэр болгон дээр чинь тэгэл нөгөө айл болох хүмүүст салгаж сонсогдуулчих гэдэл те энэ нь энэ шүү. Хоёулаа ууралж байгаа ч гэсэн нэг нь яг өөний төлөө ууралж байгаа. Нөгөөх нь яагаад хариу ууралж байгаа гэдгээл алдахгүйгээр энэ нэг тэр цаана тоглолцсон байгаа жүжигчний мэдрэмжийг л авч дуурах юмсан л гэж хичээдэг. За тэгвэл 16 жилийн хугацаанд их олон кинонд дуу оруулж ам барина гэж ярьдаг уу? Жүжиглэн гэж ярьдаг юм уу? Жүжиглэх баха. Тийм бас хүмүүс бас асуудаг юм аа. Одоо ингээд дуу оруулах орчуулгын киноны ерөнхий стандарт маань одоо манай Монголд ихэнх арилжааны телевизүүдэд явж байгаа одоо ерөнхий стандарт маань бол дуу оруулах гэж байгаа. Ам барих гэж бас байгаа. Ам барих маань одоо хуучны хүмүүс үеийн мэдж байгаагаар кино үйлдвэрт хальсны кинонуудыг ам барьдаг гэсэн тий одоо дээр үеийн вокзал төвчөрсөн хоёр ч юм уу тий зүйл толгойд ч юм уу тий ийм сайхан алт үеийн кинонууд байна. Тэрний араас нэг хэсэг ам барилт гэдэг ажил маань одоо яг манай Монголын орчуулгын киноны салбарт хэсэг хугацаанд бас ингэ завсарлсан байж байгаад одоогоос нэг 10 жилийн өмнөөс. Гэхдээ яг бүрэн завсарлаагүй л дээ бас яг тийж хэлж болохгүй байх. Яг эфирийн төвшөнд өдрөөлгөө эфирээр ингэж ам барьдаг кино гарахаа болцсон. Тэрнээс нөгөө нэг хийж байгаа Монгол кинонууд маань ам барилтууд маань явуулгүй яг хийгдээд зүгээр яг ингээд өдрөөлгөний эфирт ам барилттай кино гардаг болсон маань одоогоос нэг 10 жилийн өмнөөс нэг төсөл ажил эхлээд тэгээд манай Баццэг ихч маань Бажгаа ихч маань одоо орчуулгын киноны дуу оруулагч Бажгаа ихч маань нэг юм тэр төслийн ерөнхий удирдагч яарна. Тэгээд нэг 12 жүжигчтэй нэг юм баг бүртээд тэгээд одоо тэр ажил маань нэг 10 жил явж байна. Яг үзэг сонсогчид мэдэхгүй байж магадгүй тайлбарлаад хэлчихье те. Ямарын одоо дуу оруулах гэдэг. Ямарын ам байх гэдэг те. Дуу оруулах гэдэг маань болохоор ерөнхий одоо энэ та бүхний энэ өргөн нийтийн телевизээр үзэж байгаа энэ кинонууд өдөр тутмын кинонууд дунд маань
Бид нар бол ингээд текстээ ингээд те уншаад цааш жүжигч ярих юм бол уншаал тэгээд бусад одоо тэр жүжигчний инээж байгаа, уйлж байгаа, юм хийж байгаа үйлдэлийн амьсгаа, гүйж байгаа амьсгаа энэ бүгд яг тэр өөрийн киноныхаа өөрийнхөө саундаар явдаг. А бид нар бол зүгээр текстийг хэлж ерөнхийдөө за нэг энэ жүжигчнийг ингэж ярьлаа гэдэг юм үзэгчдэд хүргэдэг. Энийг бол бид нар дуу оруулах гэдэг. Ам барилт гэдэг маань болохоор одоо яг тухайн одоо миний авсан одоо миний одоо нэг жүжигч ингээд би нэг дүр дааж авлаа гэхэд тэр дүр маань тэр кинон дундуур ойлгох юм бол би наан ойлно. Яг л жүжиглэж байгаа юм одоо шиг тэр байна тийм. дуунуудын амьсгаа, гүйх, үсрэх, харайх, унах, бэрдэх, зодтолдох тэр болгоны одоо тэр дуугийн давхар хийдэг бид нар. Тэгээ энийг нь бол ам барих гэдэг. Тийм тэгээд нэг ийм хоёр жоо ялгаатай байна. Энэ нөгөө сүүлд би яг анзаарсан юм сүүлийн үеийн хятад бас сериалууд их гарч ирээд байгаа штэ. Тэрэн дээр за би яг өөрийнхөө энэ үндэсний телевизийн яг тэр ам барилтыг нь үзчихсэн. Гэхдээ энэ нэг нэршилтэй юм бэлээ. Бүх цаатлын саунд дууг аваа иччихлээ. Тэгээ зөвхөн ингээд жүжигчд өөрсдөө бүх эмоцаа гаргаж ингээд дуграад илээ. Тий. Одоо энийг л ам барих гэж байна. Тий, тэрийг ам барих гэдэг байна. Тий. Түүнээс бидний үздэг дийлэнх кино цаана намуухан жоохноор тухайн жүжигчин дуурж идэг. Тийм тухайн хэл нэг явж идэг байсан шүү дээ. Анх тий 8 9 10 11 онд ч гэсэн ерөнхийдөө ингээд цаад киноныхоо ерөнхий саунд тэгээд жүжигчдийн тэр яриан ингээд баг зэрэг сонсогддог. Наан Монгол дуу оруулагч нар ингээд дуугаа хийгээ явдаг тиймээс. Яванда ерөнхийдөө бүр тэр цааж үчний дуу мөг нь ер нь нэлээ хасаад ерөнхийдөө ингээд нөгөө одоо амны өглөөш тааруулна гэж л одоо бид нар ярьдаг юм л да. Амны хайрцаг яг тааруулчих. Эхлэл төгсгөлийн тааруулгач гэх юм уу. Ингээд илүү жоохон орчуулгын киноны салбар маань би бол бас тэгж боддог шүү дээ. Ерөнхийдөө бас нэг хөгжил одоо энэ дижитал болоод техник технологи нь бас жоохон хөгжөөд хурдтай болсон учраас ерөнхийдөө бас нэг арай жоогоос чанарч जैन да тодорхой хэмжээнд тий одоо энэ ам хайрцаг тааруулах юм хүртэлтэй эхлэх төгсгөл нь таарад л ингээд л явдаг жишээний болж бас хөгжиж байгаа бас харагдчихлээ тий. Энэ нөгөө кинод ингээд дуу оруулна штэ. Дуу оруулж байхдаа та нарын нөгөө дүрээ авах хуваарлалт нь яаж байдгийг энэ их сонин санагддгийг надаа. Яг нь 4-5 хүн сууж байгаа байхал та. За чи энийг гэхүү. Тэгээ тэнд чинь баг 10 20 хүний дүр гарч ивэл яаж хуваарлалт авах вэ? За энэ ойролцоо юм байна гэд. Тэгээд их сонин дүрээ хуваарлаад тэгээд тэрэн дээр нэг хороо цэрэг гэ түрүү ярьлаа штэ. 2 хүн эрэгтэй хүн өрөө гэж бүгдээр хол сөйтл олон хүн шиг ойрлдог гэдлээ сонсч ирсэн. Тэгээд ерөнхийдөө найруулагчтайгаа ярилцаал. Тэгээд өөрөөсөө ерөнхийдөө кинотойгоо танилцаал. Тэгээд л ерөнхийдөө дөрүүдээ хуваандаа. Гэхдээ бас хэцүү яг ингээл за энийг аваа явж идлийн энтэйгээ ярихгүй байх гэж байх. Тэгээд чинь нэг 2 хүн ингээл 2 эрэгтэй л тэнцээ суулаа гэж бодоход л яаж игээл хоорондоо ярихаас арга байхгүй. Тэгээд ёстой яаж игээл тэгэл нэг юм аргалал ард нь гардыг юм да. Тэр тэгвэл олон хүнийг яадаг. Олон хүн дээр яг хөө тэгээд одоо бас ингээд давхарч барина штэ. Тэгээ одоо бөөнөрөө дуурч ивэл бид тэр чинь нэг янзаар дуурна. Дараа нь дахиад нэг арай өөр янзаар дуураад ингээд давхарлаад. Тий. Ам барилт бол илүү нарийн л да. Ам барилт маань илүү нарийн нөгөө яг тухайн жүжигчний бүх үйл хөдлөлийн амьсгаа болоо тий хоол өмддгээс хэсүүлээд бүгдийг хийдэг учраас тэрэн дээр бол илүү нарийн ажиллагаатай. Олон хүн үнэхээр ингээд олуулаа нэг юм зах дээр ч үт юм уу, вагзаал дээр ч үт юм уу, худалдааны төв дээр олон хүн байвал бид нар олуулаа хийдэг штэ ингээд өнөрөө зогсож байгаа. Ингээд вагзаалын олонний хэсгийг хийн. Тэнд өстой нөгөө яг тэнд яг юу болж өрнөх үү те вагзаал дээр юу болж болдгоо яг тиймэрхүү юмнуудыг өөрсдөө ингээл те монгол хүн яаж ярилцдаг гэх жишээнийг ингээд хийдэг. Одоо мөнх бол сонирхолж хэлэхэд хүн болгоны мэддэг киноны хүн болгоны хайртай дүрд тэрэнд би дуу оруулж исэн штэ гэ хэлвэл санаанд нь байгаад байгаа Холливуудын алдартай эрэгтэй жүжигчдэд ямар киноны одоо магадгүй Титаникийн Джекд оруулж исэн ч юм билүү. Олон кино би тий. Манай ажлын бас нэг сайхан юм штэ. Өдөр болгонд ч юм уу. Яг ажлын өдөр ингээд ирэхээр бид нар нэг юм хийж байгаа юм шиг харагддаг боловч огт нэг юм байдаг байхгүй. Тэр өдөр болгон гарч байгаа тэр кино үйл явдал нь давтагддаггүй. Өнгөрсөн киногоо ордгоо учраас дандаа шинэ үйл явдалтай,
дандаа шинэ орчин. Төрүүлээд хамаг кино үзчихдэг. Нэр тийм байх шүү. Тэгэхээр нөгөө өдөр болгон сонирхолтой, анги болгон сонирхолтой, дараагийн анги дээр юу гарах бол. Тэгээд тэнд чинь гарч байгаа үйл явдлууд нь бүгд өөр, тухай өгцөн нөхцөл нь өөр, тоглолт нь өөр. Тэгээ өөр ам барилтаас гадна өөр студиудаар очиод уран сайхны кино орсон ч гэсэн тэг кино болгон дээр гарч байгаа үйл явдлууд бүгд дахин давтагддаггүй, бүгд өөр өдөг учраас яг ингээд нэг юм хэвийн юм хийх гээд тэр ширээний ард ингээд чихв зүүгээд микрофоны ард сууж байгаа мэт боловч дотор байгаа тэр сэтгэл зүй гэдэг юм бол ерөөс бүгд шинэ байдаг. Тэр нь их гоё. Тэгэхээр ингээд яг тухайн орж байгаа кинондаа л ингээд бүх яг анхаарал төвлөрөөл орж дуусаал. Тэгээл дараагийн киногоо ороод ингээд өдөрт нэг 3 4 уран сайхан кино орчоод өглөөрөө хамгийн их ямар кино орсон заримдаа санддаг. 3 4-ыг ордог юм нэг өдөрт. Заримдаа орно. Тэгээ ажил ихтэй үед бид нараас ордог өсөө өдөрт их олон кино ордог байсан. Тэгээд яг одоо санаанд бас сайн боохгүй л зүгээр. Миний их хайртай дүр бас байт юм аа. Би одоо Walking Dead-ийн Rick-тэй их хайртай. Walking Dead чинь цуврал шүү дээ. Одоо сериалын дахиж. Тэр Rick-т дуурсан тас баяртай байдаг. Оо за. Тийм Game of Thrones дээр бас оруулсан тас баяртай байдаг. Тэр бэлиш гоё. Walking Dead чинь ингээд нэг дандаа зомбинууд гарна шүү дээ. Тэр үеинд бас ингээд дуу аваа шиг дуурах уу гэж үгээд. Яг Walking Dead нөгөө одоо нөгөө юм орчуулгын кино болохоор яг тэдрийг дагаж хийх. Магадгүй зүгээр Walking Dead хэрвээ ам барих юм бол тэгэл хийх л багтаа бид нар. Нөгөө дагаж унших нэг ялгаан тийм. Яг текстээ уншичдаг. Бусад аваа интершоу мөр болохоор цаад киноныхоо өөрийнхөө саунд явуулдаг. Саундаар юм. Тэгээд нөгөө киногоо ингээд өглөө 3 4 кино гэж тэгж штэ те ордог гэж тэгж байна. Тэгэхээр өглөө текстээ аваад киногоор шууд ордог юм уу эсвэл өмнө нь үзчих. Тэгэхэд бас танилцаж ордог юм уу яадаг вэ? Би бас энийг их сонирхдаг. Ер нь миний сонирхолтой их байна. Юу ядгийг орчуулгын кино одоо яг дагаж унших гэж яриад байгаа юм бид нар. Дагаж уншихад бол яг киногоо наа үзэж амжихгүй бид нар ч. Ерөнхийдөө ингээд за кино ерөнхийдөө нэг юм кино байх шүү. За нэг юм уран сайхны кино байх шүү. Ийм дөрүүд нь голцоо явах юм байна. Тэгээ манай киноны орчуулагч нар бас их өөрхөн шүү дээ зарим нь. Энэ дүр нь энтэйг ярина шүү гэт. Энэ дүр нь энтэйэр нь, энэ гол дүр нь энтэйэр нь, дөрвөн гол дүртэй бол энэ хоёроор ингээд салгаад аваарай энэ гэж үжигчдэд тааруулаад бичсэн байдаг зарим орчуулагч нар байна. Тэгээ тэргээр нь аваад явангууд хоорондоо ярих нь арай гайгүй. Наан үзэж бэлдэж амжихгүй ордог юм бид нар. Шууд л ер нь яг ингээд тухайн нөхцөлд тэр цаана ямар жүжиглэлт явах нь, тэгээ наан ямар текст байна. Тэгээ тэрийгээ сонсоод ингээд шууд ингээд. Ам барилтыг бол бид нар наан тусгаал үзэн л дээ. Тэр чи яг тухайн хүн хаана инээж гин, хаана ханиаж гин, тэр байтга хид ханиаж гин, тэ энэ болгоч бид нар цээжлэн. Тэгээд одоо манай одоо би ч яг Андга Entertainment-ийн жүжигчин гэж явдаг юм. Манай ч ам барилтын студ одоо 10 жил болж байна. Тэгэхээр Андга Entertainment дээр бол бид нар өөр өөрсдөө гэсэн зохиолт өөр өөрсдөө нэрийг бичээд харцсан. Тэгэл тэн дээрээ ингээл үзгээрээ тэмдэглэн киногоо наан үзээ суудаг юм тусгай компьютертэй тэн дээрээ энэ дээр нь би гарч ийн. За энэ дээр би гарахтаа энэ үгийг энэ арай нэг орчуулгын дутаад нэг үг мөг дутаад товшилтон дутах юм бол нэг үг өөрөө нэмэгч шин тэн дээрээ бичээд энэ дээр бол ийм паузтай шүү. Энэ дээр би ханиана. Энэ дээр аяхтаа ус авч орох. Энэ дээр гойм идэх, алим идэх гэдэг тэмдэглээд. Гойм алим идэхдээ яг давхар идэх юм уу? Тий идэж ам барьтаа юу? Идэж шүү дээ бид нар. Тий. Сая ковидын үеэр бид нар хятадын олон ангит кино тэр бас хятадууд нэг өөрсдөө хийсэн нэг тийм бас нэг ковидын нэг кино нэр нь орж ирэх юм байна. Тэр кинонд ингээд ер нь бид үлээ ам барихад тийм баха. Хятадын тий. Тэн дээр бид нар ам барихад тэр кино ч өөр ингээд бүтэн масктай явна. Тэгээ бид нар бас дуу оруулахдаа бүтэн масктай. Тэгээ студ чи өөрөө ямар халуун хөгчм агааргүй. Тэгээл тэр дотор дахиад бид нар маск хийгээд бид нар бас масктай шүү дээ. Тийм. Тэгээд тэнд чинь нөгөө одоо ам барилтыг бол бид нар зогсож байгаад ам барьдаг. Яг ингээд зогсож байгаад нөгөө би яаж хөдөлгөж тийм байна. Тэг хөдөлгөөнийг ингэж хийж арай зөв амьсгах. Орчуулгын кино яг дагаж унших бол бид нар сууж агаад дагаад уншичдаг. Тэг хүмүүс мэдхгүй юм их өө манаас салбарч чинь. Тэг хүмүүс ингээд ороод ингээд унш чинь тэр одоо намайг анх олон хэлтэй гэж боддог байсан манай матнууд энэ төр. Солонгос кино энэ төр дуу ярилцсан. Солонгос хэлтэй. Тэгээд ингээд баргалд шууд ингээд сонсоод шууд орчуулаад явдаг гэж тэгж боддог хүмүүс хүртэл байсан. Тэгээд юу гэдэгэд бид нар тийм олон хэл байхгүй орчуулаад ирсэн орчуулагчийн текстийг уншина.
Гэтэл яг тухайн цаг мөчид их олон үйлдэлийг л нэгэн зэрэг хийж байгаа. Тийм байна. Одоо хэдэн жил ажиллаж ээж юм уншдаг хүмүүс нэг цагаашрна гэж ярьдаг штэ. Мөнх бол хэдэн жил ажиллаж ээж цагаашрж байсан. Уншиж сураагүй хүн бол андшгүй байдаг да, нэг түг так хийгээл нүд нь ирээлжлэл бүлтэлцэл. Орчуулгын киноны жүжигчин бол хамгийн дөрөв цагаашрах. Ерөөсөө л өмнөх текстэндээ бүдэрдгүү болж иж дараагийн нөгөө тоглолт, дараагийн тэр хоёр дүрээ хооронд нь ялгах. Тэгээд нөгөө бусаж жүжигчин уншиж явах нэг үйлдвэрийн дундуур дараагийн текстээ амжиж харах, алдаатаа шивгдээд ирсэн үг үсгийг засах, өөрийн болгох тэр дорно гэж маш хурдан тархи ажилладаг. Тэгэхээр бас цагаашрахыг ер нь их л хурдан хийх хэрэгтэй болдог. Тэгжээж гоё гол дүрээ аавна, хүссэн дүрээ аавна. Тэр дотор бас ажилтай байна үстэй тийм ээ. Тийм. Тэгээд яг бас нэг ийм онцлог байдаг юм аа. Одоо нэг мундаг хүн л гол дүр авдаг бас биш. Тийм. Манай салбар чинь өөрөө одоо хүн болгоны өөр өөрсдийн дууны өнгө темпер өөр байна. Цаанаас өгсөн өгдөл өөр шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр хүний одоо амны хайрцаг, тэгээ мэдээж тэр хүний ур чадвар гэж бас байна. Хэр зэрэг те мэдрэмжтэй жүжигчин байна гэдэг нь бас маш чухал байдаг. Тэгээд за тэр цаана одоо кинон дээр одоо хинч байдгийг тийм одоо Холливуудын алдартай мундаг жүжигчин байлаа гэхэд яг энэ хүний дууны темперт энэ хүний темпер нэгт таарах уу? Хоёрт нь ур чадвар нь яах вүлээ? Тэ? Гуравт нь тэгэл тэр хүнд яг энэ хүн маань ингээд сонсохдоод наалтах нь хэр байх юм. Одоо нэг мундаг хүний гол дүртэн тоглосон кинонд нэг мундаг хүээрээ шууд дуу хийж байхгүй. Хүн болгоны жүжигчин болгоны онцлог бас тухайн одоо манай ажил дээр их харагддаг. Яг тэр кинонд бас таарсан хүн байх юм бол ер нь бол зүгээр сайхан яг наалдаал ороод ирэх. Тэгвэл дэлгэцийн болоод тайзны бүтээлд яг ингэж бодтоор өөрөө ингэ байгаагаараа жүжиглэж исэн үү? Хэрвээ орж исэн бол киноны нэг хэсэгт ч юм орж исэн бол яг ам барихаас одоо кинонд дуу оруулахаас хэр өөр байсан бэ? Хэцүү байсан уу, амархан байсан уу гэж асуух ч одоо муухай юм да. Тэгээ салбарын л бас онцлог байдаг л та тий. Одоо би чинь хэдэж үжигчин мэрэгжилтэй ч гэсэн кинонд ахаа ганц нэг кинонд бас явж сайн явжсэн. Тэгээ туслах дүрмөр. Тэгээл нэг ах нарын хийж байгаа кинонд туслах дууны оператораар хүртэл явж ийлаа. Тэгээд бас хэцүү, кино тоглох бас хэцүү байдаг шүү дээ. Тэгээд тоглодог хүмүүст бол амархан л болчдөг баг. Тэгээд тэрнтэй адилхан манай салбарт ч гэсэн жүжигчид ирээд дуу оруулна гэж ирээд чадахгүй явж байсан тохиолдол ч бас байдаг. Тэгэл нэг салбарын өөр өөрсдийн онцлог, өөр өөрсдийн чадах зүйл нь л тэр байдаг бах та. Кинонд ганц нэг кинонд бас тоглож байсан. Тэгээд бас их сонирхол байдаг. Хэцүү л байдаг. Хоолоогоо сонсоод дасцсан хүн өөрийнхөө царайг хараад өөрийнхөө царайг хувирж байгааг харах сонирн байсан уу? Аль нь сонирн байсан юм болоо? Яг тэгээд бас яг хүний өөрийн дотоод хоолой бас хөөр гэдэг штеп. Одоо бид нар ингээд яриад байна те. Тэнгүүд ингээд өөрийгөө ингээд дотроосоо сонсох. Өөрийгөө яг эфирээр сонсох гэдэг. Их өөр сонсогддог. Тэг эхэндээ дасчихгүй хэцүү өсөө. Яг ингээд миний дуу орж байгаа киног сонсохоор нэг тийм шал өөр хүн байгаа ч юм шиг те. Санагдаад идэг байсан. Одоо тэгээд ингээд сурч ин да 10 хэдэн жил болчихар. Нөгөө дуу оруулж явахдаа уйлддаг гэдээсэн шүү дээ те. Уйлна, дуулна нэстэ бүгдийг л хийн гэхээр. Тийм шүү дээ. Тэр уйлахыг би бүр үнэхээр гайхдаг байхгүй. Яаж одоо зэтэл жүжигчин хүний л уур чадвар байх та. Хичнээн удаа уйлж ив та. Яаж уйлдаг юм бэ? Юу бодож уйлах уу? Юу бодох уу? Хамгийн гол нь тэр шүү нэрээ. Яаж уйлдаг юм бэ? Хэцүүлтэй нөгөө тоглосон жүжигчин бол ерөнхийдөө ингээд зохиолоо мэдж байгаа учраас яг ингээд дотроосоо бүх юма 100% өгдлөө өгөө тэр камерын өмнө уйлцсан байж шин. Тэгээ тэр хүн хэдийн хэмжээнд ихэр татж яагаад гэж амьсгаа авахыг бид нар мэдэхгүй байхгүй. Наанд оруулж байгаа хүмүүс. Тэгэхээр бид нар бол одоо яг 100% бас уйлах хэцүү шүү дээ. Тэр чинь нөгөө тэр жүжиг чи яг хаана ингэж ихэр татж явж байгаа. Тэгээд нэг ингэж амьсгаа авч тэгээд ингэж тэ би энэ чичирч уйлж гин үү? Бүр ихэр татж уйлж гин үү? Ойрлж уйлж гин. Бид нар наан тэрийг хийдэг учраас яг ингээл тэр нь маань яг одоо яг 100% ингээл өөрийгөө яг ингээл мэлмэртлээ уйлаад ингэх бас айгүй хэцүү. Тодорхой хэмжээнд тэр чинь нөгөө техник байх юм уу? Тэгтээ мэдээж тээш байлгүй яг хөө. Тээш вэж тэнд чинь зөв уйлтун гарна, зөв уйлна гэл гарна. Нарийн их би яс заримдаа ч өөрөө яг сайн тайлбарлаж хэлж мэдэхгүй юм аа. Нэг кинонд ороод гарч ирэхдээ тэр киноноос гарахгүй үе зөндөө гардаг бах та.
Яг нэг дотор нь орчоод ерөөсөө салж өгөхгүй бодогдоол яваад тий байдаг. Одоо их тийм дайны кино ч юм уу. Их тийм хүнд нөгөөдөр сүүлч өдөр ч юм уу тий нэг тийм нэг кинонод байдаг шүү дээ. Бүнийг ингээд бүхэл ингээд нэг цаг 30 цаг 42 цагийн турш яг тухайн атмосфероос нь гаргадаг. Тийм кино энтер бол ер нь тэгэл байнгын дип тап гэл. Тэгээ Walking Dead ч гэсэн бас ерөнхийдөө нэг анхны хідэн бүлгүүд нь тийм шүү дээ. Дандаа нэг амьдахын төлөө бие биендээ хинтэн читгэхгүй тэгэл нэг юм жоо хөдөө хөндөй хаанаас гинт зомби гараад ирэх юм. Дандаа нэг юм дип тап гэсэн айцтай тийм байдаг. Тэгээд нэг цоны өдрүүдээр дуу орчоод студиэсээ гарч ирэхэд сон дарт центр гарч ирдэг шүү дээ. Тийм үе бас байдаг. Өөр орцсон. Тийм байна. Драмын театрын эмэгтэй жүжигчид би Жюльетта дуугаар тоглох мөрөөдөлтэй эрчүүд нь бол Ромеоч гэдэг юм уу ийм дүр тоглохынс ингээл мөрөөдлөө ярьдаг штэ. Мөнх бол одоо алдартай жүжигчдээс тэр жүжигчэнд эсвэл би энэ кинонд дуу оруулах гэсэн ийм мөрөөдөл байна уу? Бүгдийг оруулчих уу? Яхаа бас тэгээд дэлхийн бас сор олон кинонд дуу оруулсан. За бас баяртай байдаг. Хүмүүс үзэж амжаагүй багт нь л бид нар дуу оруулсан байж идэг байлаа шүү дээ. Тэгээд яг тухайлчлан одоо тэр жүжигчин дуу оруулж үзэхээсэн энтер гэж нэг айхтар бас яг боддог. Зүгээр миний хувьд хүүхэлдэйн кинонд ам барих маш дуртай. Тийм үү? Тий. Хүүхэлдэйн кино өөр их гоё байдаг. Яагаад жүжигчдийн тэр цаана байгаа тэр хэдий зурмал чиглээ тэр дүрийн тоглолтууд нь амар хөөрхөн. Тэгээ нэг тийм хүүхдэд зориулсан учраас нэг тийм хөөрхөн кино хонгор. Тэгээ тоглолтууд нь юм гой задгаа. Юу ч хийсэн ингэ зөвшөөрөгдөг юм шиг. Одоо бид нар ингээд кино, уран сайхны кино, драмын одоо драм жанрын кино энтерт бол ингээл ерөнхийдөө цааж үжигчнийхээ ерөнхийдөө юм ингээл бариад л ингээ явна шүү дээ. Хүүхэлдэйн кинон төр бол их гоё задгаа. Ерөөс ингээл тэнд ингээ тэр дүр нь өөрөө их гоё дүр байх юм бол тэрийг бүр ингээ өшөө жоох наан ингээ нэмээд чим өөрөөр бүр ингээ задгаа явцсан чи наан дараа нь өцөд гоё хүлийн зөвшөөрөгддөг. Яг нөгөө хүн тоглолцсон киног бол наанада хэтрүүлээд хийчихвэл тэр чи одоо мэдрэл модон болгож тэр нэг чи тэгэхээр яг тэр тухайн жүжигчний явж байгаа тэр нарийн юмыг нь л болж игэл яг барьж авч л явдаг учраас тэгж боддог. Тэгээд дуу ам барилт дуу оруулалт хийхдээ хүүхэлдэйн кинонд л их дуртай да. Энэ Холливуудын гоё хүүхэлдэйн кинонуудад болж игэл шинэ гарч байгаа хүүхэлдэйн кинонд ам барайл те театраар энэ одоо энэ театрууд хүүхдүүд яагаад хүүхдүүдэд аваачаад кино үзүүлэхэд заавал сабтитлтэй байх хэрэгтэй тий. Тэгээ заавал хажууд нь өөрөө сууж тайлбарлаж. Одоо чи би өөр тийм миний амьдрал тохиолж байсан үйл явдал л да би хүүхдэд дагуулад театр ороод хүүхэлдэд үзүүлэхдээ хоёр тасалбар авч ороод заавал хүүхдээ хажууд зугаа. За ингэсэн чи ингэж хэлж ингээл өөрөө нөгөө доотлыг уншаал ингээл тайлбарлаж өгч байгаа. Тэгэхгүйгээр хүүхдүүд шууд ингэж ойлгодог байх юм бол тэр хүүхэлдэйн киноны зорилго нь л гарах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Хэдий одоо зах зээл нь өөрөө болдгоо л багтаа нэг талдаа харамсалтай юм шиг. Англи хэлтэй хүүхдүүд бол одоо яадаг юм те Холливуудын нээлтийг дэлхийн нээлтийг шууд ингээл театрт нь ороод тэр мэдрэмжээр нь үзээл ваа гэл гараад. Тэнгүүд ингээ манай монгол хүүхдүүд болохоор ингээ заавал орчуулагчтай хажуудаа те тэгээд ингээд нэг бол зөвхөн үйл явдлыг хөөж үзэх ч юм уу ингээд нэг бол дараа нь ингэсэн чинь тэгчихжээ гэдэг нь тийм үг гэж дараа нь хүлээж авах чинь явах таахгүй. Уг нь тэрийг одоо энэ манай театрууд те одоо бид нартай хамтарч ажиллаад гэсэн үг шүү дээ. Ер нь бол бид нартай хамтарч ажиллаад яг тэр стандартын дагуу манайд ч 7-1 студиуд байна шүү дээ. 5-1 студиуд байна. Яг тэр интер шуумаар нь гоё хийлгээд тэгээ тэрийгэ театртаа яг сайхан нөгөө театрын яг гарах хэвээр тэр дууралтаар нь гаргах юм бол хичнээн сайн. Манайд одоо тэр боломж нь байгаа шүү дээ. Би бүр яг нэг хэлмээр идэг. Манай тэр уур чадвартай жүжигчт нь байна уу байна, баг хамт олон байна уу байна, техник технологи нь байна уу байна. Энд зөвхөн юу л хэцүү вэ гэхээр нөгөө нэг зардал мөнгөний асуудал хэцүү байдаг юм шиг тий. Одоо энэ олон жүжигчдийг цалинжуулж ажилуулчаад эргээд нөгөө киновоо гаргаад тэндээс орлогоо олоход яах вэ гэдэг нь. Уг нь энийг гэхдээ зөв голдролд нь оруулаад анханасаа яг ингээд хийгээ болтго юм аа. Энэ дуу оруулалт нь дэлхийн стандартад нийцсэн дуу оруулалт ам барилттайгаар ингээд яг театруудаар гардаг юм ах юм бол хин ч гэсэн хүүхдээ авч үзүүлнэ шүү дээ. Би бол тэгж боддог. Тэгэхээр би энд жоохон харамсалтай л хандд байгаад идэв. Энийг нэг жоохон анхаарал таваасаа гэж бас боддог. За нэг асуулт байна. Одоо мөнх болд Солонгос, Хятад, Америк олон орны кинонд дуу оруулдаг. За мэдээж эрэгтэй хүмүүст нь дуу оруулж ир таараа. Энд соёлын ялгаа, орон орны эрэгтэйчүүдийн үзэл бодол, онцлог
гардггүй. Одоо ингээд солонгос кинонд эрэгтэйчүүд ингээд хөл гараад дэвслэл ингээд голчхон наатч байх шиг. Гэтэл Монгол эрэгтэй хүнээс нэг тэр болгоныг тийм шалчгансан зан гараад идэггүй штэ. Тэр энтер ер нь яаж буудаг вэ? Тийм л дээ. Кино гэдэг өөрөө айхтар том соёлын товтлого. Энэ одоо солонгос кино бид нар хэдэн жил үзв те. Одоо бид нар хятад киног хэдэн жил үзэж байна. Бид нар тэрний өмнө орос кино их үздэг байсан уу гэх бодох юм бол мэдээж одоо энэ бас бодох ёстой сэдвүүдийн нэг. Тэгээд энийг одоо харамсалтай нь яг зохицуулалт маань одоо яаж явдаг юм бэ? Тэрнээс мэдээж сайхан кинонууд байлгүй яг сайхан жүжигч тоглолцсон тэр киноноос авах юмтай, өгөх юмтай гоё кинод байна шүү дээ. Тэгээд яг одоо арилжааны нийгэмд хит их автцсан байна л да бид одоогор тий одоо нөгөө аль хямдхан ч байдаг юм уу. Оюуны өмч гэдэг одоо бид одоо телевизч хамаагүй киноос гаргаж болохгүй оюуны өмч эрэхтэй заавал тийм оюуны өмч эрэхтэй кино гаргадаг болсноос хойш бид нар чинь нөгөө аль болох ойрхоноос хямдхан орж иж байгаа кинонуудыг л одоо нөгөө телевизүүд маань гаргаж чадчихин л да яг үүндээ бас нөгөө төсөв мөнгө санхүүтэй л холбоотой асуудал. Хэрвээ магадгүй энэ маань илүү галбаал байгаа л ч юм уу илүү тийм нээлттэй байсан бол бид нар шөө гой орны гой соёлоодыг бид нар авчдаг гэж юм хэр болж юм л да. Соёлын товтлогооны маш том хөшүүрэг ялч кино урлаг байдаг. Одоо энийг бид нар ч харж байгаа. Солонгос кино бид нар олон жил үзэж байна. Тэгэл одоо магадгүй фэйсбүүкээр заримдаа ингээл биччихлээд ирчүүд их шалчханаар болж байгаа гэл. Тэгээ магадгүй саяны шиг тэ өөрөө чи хэлдгэр солонгос ирчүүд өөрсдөө ерөнхийдөө ямар хөө вэ? А монгол хүний ноён нуруу өөрөө ямар байдаг вэ? Тэр магадгүй бас энэ ингээд жоохон бүдгрээд иж болно л доо. Би бас тэгж хардаг. Тэгээд бас харамсалтай эмзэг сэдвүүдийн л нэг шүү дээ. Одоо ингээд ярих юм бол одоо ингээд ялангуяа одоо сошиалэр явж байгаа хүүхдүүдийн дээрлэхэлт гэл. Бидний анхны хүүхдүүдийн дээрлэхэлт гэдэг зүйлийг магадгүй солонгос киноноос хамгийн анх үзсэн байж болно. Пентхаус ч гэдэг юм. Пентхаус жаах. Гэж ярих юм бол айхтар гардаг тий. Тэгээ одоо яг энэ миний нарийн ярих юм бол бас би өөрөж пентхаустаа гаргасан тэгэхээр бас амар хэцүү. Ингээд бас хэцүү соёлын товтлогод байна л да. Тэгэхээр энийг одоо ингээд бид нар одоо жишээлбэл би энэ кинонд дуу орохгүй гэдээ орохгүй байж болно л да. А гэхдээ би дуу оруулах гэжсэн өөрхийн нэг нь бас л дуу оруулаад тэр тэгтээ тэр үзэгчдээ ингээд сонорт хүрэх нь ойлгомжтой. Тэгэхээр зүгээр энийг магадгүй манай одоо соёлын яамч байдаг юм уу илүү анхаарад те яг нэг тодорхой цензуур тавиад хүмүүсийн ерөнхий монгол хүүхдүүдийн сэтгхүйд байхгүй тэр зүйлийг заавал энэ сошиалд байлгах албагүй л байхгүй юу гэж би зүгээр боддог. Энийг бид нар бодлогоор бас барьж болох уу гэж болно шүү дээ. Энэ чинь уг нь бол нэг тийм жоохон анхаарлаа хандуулчвал болохоор зүйл байхгүй юу. Тэрийг заавал ингээл нэг тийм амар хүч хайч хийх албагүй. Энд зүгээр би боловсролын яамд ажиллаж байгаа хүмүүсийг тэгээ соёлын яам, боловсролын яамд ажиллаж байгаа хүмүүсийг ер нь шүүмжилмээр байдаг. Яагаад Монголын ирээдүйн улсын хүүхдүүдийн бодлоо анхаарч чадахгүй. Яагаад заавал дандаа ингээд юмыг нэргэснийхэн дараа ингэж ашигладаг юм бол гэж боддог. Тэгэхээр бид нар энэ кино урлагаар дамжуулаад хүүхдүүдэд бид нар маш их боловсролыг олгож чадна шүү дээ. Зөвхөн дотоод контент хийхдээ анхаарахаас гадна гадаадын энэ гоё контентуудыг бид нар өшөө илүү өргөн дэлгэр түгээж бид чадахгүй байхгүй. Даанч одоо энэ нөгөө яамнаас маа тэгж анхаарч байгаа ажлууд үнэхээр алга байна л та. Манай Монголын одоо энэ кино урлаг одоо энэ жүжигчид кинонд дуу оруулж байгаа энэ хүмүүс жүжигчид маань дэлхийдээ хэр хөл нийлүүлж алхаж байна вэ? Би Холливуудын одоо алдартай жүжигчдийн дуу оруулалтуудыг би бас үзчихлээ. Бас л гоё оруулж шүү. Ялангуяа тэр өөрөө чинь дуртай нөгөө хүүхэлдэйн кинонд чинь одоо алдартай кинонууд дандаа л нөгөө алдартай жүжигчид чи өөрсдөө дуу оруулсан ингээ явж байдаг. Хүү энэ жүжигчин чи энэ дуу оруулсан байсан юм уу? Одоо ширик байна те. Бидний мэддгээр бол тэгэл нөгөө Эди Мерфи чинь нөгөө илжигэнд нь оруулсан жаах шиг те. Хүү би бүр анх ингээ ямар гоё юм бэ гэж харж байсан. Гэх мэтчлээ оруулсан байдаг. Манай монгол жүжигчид тэгвэл дэлхийн жүжигчидтэй яг тэнцүү явж чадчихэв нү? Хаахнаа явж гин вэ? Би бол ур чадварын хувьд бол чадна гэж боддог. Яг гэвэл бид нар олон улсад бас очиж ажиллаж байсан. Хотод очиж яг өөрсдийнхөө Монголын 10 жүжигчин эндээс хотод очиж 2-3 жил төсөл ажил дээр ажиллаад тэнд бас ам барилт хийжсэн. Тэгээ яг одоохондоо
Монгол хүн монголоор л ам барина л гэж би боддог шүү дээ. Яста англиар бид нар ам барьж чадахгүй юм чи. Тэг явж чадах хүмүүс байгаа бах гэхдээ бусдын үгүйсгэх наашийн. Зүгээр гэхдээ олон улсын шин чанартай төсөл ажлууд орж ирдэг юм аа. Одоо game sound гэдэг одоо тоглоомны дуу. Энэ дээр одоо бид нараас төсөл дээр ажиллаа явж байгаа. Одоо яг монголчуудын тийм хэсэг дээр бид нар очиж монгол бааtruуд болчих дуу хийж явах жишээний. Энэ төсөл маань ч ерөнхийдөө 2-3 жил явж байгаа баг шүү. Тийм төслүүд ерөнхийдөө байдаг юм аа. Тэгээд уг нь бол бидэрт чадвар нь байгаад байгаа. Гол нь бас яг тэрийг нөгөө гүүр болж өгөх тэр яг нөгөө гүүр алга байна. Тий, гүүр алга байна. Хэл та. Яг одоо гадны студиудтай ингээ хамтраад ингэдэг. Манай дээр яг тим хийдэг цөөхөн саунд студиуд байна. Яг олон болоод ч юм уу эсвэл яг үнэхээр ингээд гарц гаргалгаагаа олчих юм бол магадгүй манай нөгөө үзэгтийн зах зээл маань арай жижигдээд байгаа хэл та юм хаана. Тэ одоо хятадд театрт нэг кино гаргах, энд гаргах хоёрын асар том ялгаатай байдагтай адилхан л хэл та. Тэгэхээр магадгүй энд нөгөө цөөхөн үзэгчдэд бас хит их хүч хаяад л ингээд амар их төслүүд орж ирдэггүй байх гэж бодоод байдаг. Зүгээр яг хэрвээ боломж нь байвал бид нар чинь үнэхээр одоо монгол хүний өөрийн потенциал нь ямар үлээ, ур чадвар нь ямар үлээ. Бид нар чи ер нь цөөддөг шүү дээ монголчууд. Хаан ч л байсан гэсэн. Ер нь л өөр улсынхаа нэрийг аваад гардаг гэдэг шиг. Манай жүжигчдийн ур чадвар сайн. Би бол сайн гэж боддог. Студент ч гэсэн ер нь дэлхийд хөл нийлүүлэхээр студ байгаа юм биш үү Монгол? Байлгүй байх. Байна шүү дээ. Тий. Олон улсын ажил хийж байна гэдэг чи одоо тэр чи дэлхийн жигтэй хөл нийлүүлж байна л гэсэн үг. Тэгээд манай орчуулгын кино чинь бас яг өөрийн гэсэн холбоо гэж байхгүй явж байгаад одоо бас 3 жилийн өмнөөс холбоотой болсон. Орчуулгын киноны бие даасан Монголын дуу оруулах урлагийн холбоо гэж бид нар холбоогоо байгуулад тэгээд одоо 180-90 гишүүнтэй. Болсон байгаа. Энэ бас их том амжилт гэж би боддог. Яагаад гэвэл энэ олон жил бас өөрийнхөө хүч хөдөлмөрийг үнэлүүлж чадаагүй манай ахмад жүжигчид бас байна шүү дээ. Тэ? Цолоож авч чадаагүй. Насаараа кинонд оруулсан. Тэгээ нөгөө яг нөгөө манай нөгөө шагналын салбар чинь өөр юм шиг байна. Заавал нэг байгууллагаас нөгөө тодорхойлж өгөхгүй бол тэрийг судалж яваад тэр хүнийг тодорхойлдог тийм одоо яг мессен байдаг юм уу гэж ойлгосон шүү дээ. Тэгээ заавал нэг тодорхойлт ирүүл тэрийг шүүгээд болцол нь хангаж ивэл за гэдэг өгдөг. Тэнгүүд орчуулгын киноны жүжигчд голдуу нэг тийм чөлөөт уран бүтээлч болчихсон байдаг. Тэнгүүд тэр хүмүүс мань заримдаа жоохон хаягдсан энэ төр байдаг байсан. Яг одоо бол бид нар холбоотой болоод тэгээд холбооныхоо шугамар хүмүүсээ тодорхойлоод тэг хүмүүс бас нэг тодорхой яг өөрийн болцлын яг тэр шагнал урамшуулалтаа хамрагдаад ерөнхийдөө ингээд бас явдаг болж байгаа шүү. Одоо энэ орчуулгын кинонд ер нь хичнээн жүжигчин байгаа гэж тооцоотой гарч ийн вэ Монголд? Орчуулгын кино хийх. Тийм 100 жүжигчин байж шүү дээ. 100 гарна уу? За бас л олол яаш тий. Одоо жүжигчнэр төгсөж байгаа хүүхдүүдэд орон зай зах зээл ер нь хэр байдаг бол байгаа шүү. Би одоо бол бүр яг бас нэвтрүүлгээр дамжуулаад хэлчихье. Үнэхээр дуу оруулах чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг цаашаа гэхгүйгээр ёстой яг ингээд сургаад авч болчих. Тийм тэр байтугай энэ сургалтууд ч бас мэрсэрийн тэнд явдаг болчиход байгаа. Орчуулгын киноны. Холбооноос ч гэсэн энэ ажлыг бас зохион байгуулж хийн. Үнэхээр би яг энэ орчуулгын киноны жүжигчин болох ёстой тийм хүн байна гэж бодож байгаа хүн бол надтай ирээд уулзч болно. Тэгэх юм бол бид нар студидээ шалгаад тий амны хайрцаг нь ямар байна? Шүдэн бүтэн байна уу? За ерөнхийдөө үг хэллэг нь ямар байна? Ур чадвар нь ямар байна? Гэдэг талаас нь ингээд ягаад залуучуудыгаа бас илүү одоо нөгөө сургаад авах сонирхол бол бидэнд маш өндөр байдаг. Нэрээ сурахад нас хэр байд юм болоо залуучууд бол ойлгомжтой. Тэр чи одоо тэгэл 20 эдэн настай залуучууд бол ингээл нүдүүлж байгаа л нэг хэдэн жилийн дотор сурчин дасна. Одоо ингээд бидний насны хүмүүс нэг хөрвж ажиллая гэд сонирхол одоо би ингээд хичнээн олон жилийн мөрөөдөл байна. Жүжигчд нэг гар нь ороод гарсан гэд яриулах юмсан гэдэг шиг. Би нэг кинонд ороод сайн байна уу ч гэдэм юу гэдэг нэгдээ хэлчихсэн гэсэн мөрөөдөл байдаг байхгүй. Тийм боломж одоо байгаа болов нөхцөл. Тий, яг хөө энэ дэр бол тэгэл өстө жинхэнэ нөгөө цэвэр хүний өөрийн уур чадвар л байна л да. Тэгээд үнэхээр очиод тий манай удирдлагуудаа уулзаач юм уу. За ингээд нэг дууруулагч болох сонирхол байна гэд
Тэгээ яваад ингээд болно л доо болохгүй юм байхгүй. Дундаас нь тэс хөлнөдлөн сонсогдох байх. Тий, яг энэ хаанаас юу аваад ирвэ? Бас хэцүү байдаг шүү дээ. Тэгэл манай дүүнер ч гэсэн бас ингээд хаа би тийм болъё гэл би яг хэлдэг гэсэн. Нийт энэ маань өөрөө яг энэ орчуулгын киноны салбартаа яг чин хүсэл эрмэлзэлтэй яг тийм л хүний хийх ажил байдаг байхгүй. Ягаад гэвэл сурах гэж эн чи их олон жил болно. Тех баг. Сурах гатал яваа. Одоо ч гэсэн арай гэж унших гатал тийм. Тэгээд заа нэг иймэрхүү маягтаа дуурдаг юм байна гэж хитэл тэгээл нэг дүр мөр дээр гологдох жишээ нэг ч юм уу. Яг юм цаад юм техгүй ч юм уу. Эсвэл өөрийнхөө яг үндсэн зөв өнгийг олоогүй хүмүүс хүртэл байгаад идэж ш сонио. Тэгэхээр бас их олон жилийн л хүч хөдөлмөр шаарддаг. Одоо хэрэн суралцгаад л ингээл ах хчээс үг сонсоод л тэгээ манай орчуулгын киноноос төрөн гарсан их мундаг агч нар биш штэ. Одоо та бүхэн сайн мэдэх байх. Очроотой оюун гээл гавьяат. Үлзий Наранбаатар. Тэгээ Намсраа ялалт, Бат Түшиг гэл, Мегом гэл. Мөнгөн тулга. Энэ мундаг жүжигчид чинь бүгд л орчуулгын киноны салбараас гарсан. Тэгэл та бүхэн анзаардаг бол энэ жүжигчтэй маань өөрсдийнх нь хэл ам диігц тэр үгээ хэлж байгаа тэр гол үгээ яг онж хэлж байгаа энэ төр бүр үнэхээр анги шүү. Бүр дотроос төрцөн юм шиг тий. Тий. Салбарынхаа жүжигчдэр би их бахархаж ах хчээр их бахархаж өнгөрч явдаг шүү дээ. Яагаад гэвэл тэр ах хчи ихчнэрийнхаа зааснаар л бид нар чи одоо ингээл яг сураал тэдрийнхаа яг ингээ бүрэн хэлж өгснийг 100% сураагүй ч гэсэн нэг 80-90%-аас урчхинсан даа гэдэл хичээгээд л. Тэгэл одоо ч тэр ах хчнэрийг харахаар их сайхан. Тэгээ тэдрийнхаа дуу оруулж ирсэн киног ингээд үзэж өмцөхээр их сайхан шүү дээ. Янз бүр үнсэл үзэрх гарна л та. Тэгээ 10 дангуй энтер гэл харагдах ч ёстой. God ч одоо манай салбарын хамгийн мундаг хүн байж байна. Нэргүү Батар ах маань байж байна. Тэгэл энэ хүмүүсийн бидэнд үлдээсэн энэ нарийн тэр нэг мэрэгжлийн нэг нарийн юм л жоохон ч гэсэн төхүүлээ сураад авчихсан л гэж бодож хичээдэгдээ өдөр болгол хичээдэг юм. Тэгээд заримдаа чадахгүй хийсэн кинонууд байдаг юм уу, заримдаа үзээл хичээл явж идэг шүү дээ. Хүмүүс дуугийн сонсоод хүй энэ юу илээ хаана таарлаа таньдаг хүн үү гэж эргэж хараал юм гайхаж байгаа тохиолдлууд байдгүй. Таньдаг илүү юу илээ гэдэг нэг чочирдоо дуу гэж таниад. Тийм манай орчуулгын киноныхныг бас яг кинонд бас их тоглоно зарим жүжигчд маань. Тэрнээс яг тоглодгоо бас зөндөө жүжигч юм би. Тэгээд тэдний бол байхад тэгээд тоглодгоо төрлийнх нь хүн ч бас бий л байна л та. Тэгээд хүмүүс юм ярьж байгаа л тийм таньдаг л санагддаг шиг. Тэгэл чи юу илээ хаан сонссон бэлээ. Тэгээд кинонд оролцдог өдрөж асууна зарим хүмүүс ч сүрхий асуудал. Бидний хувьд бол алтан партнер гэдэг бас байдаг байхгүй юу? Төлөгчдийн хувьд байгаад идэг өөрөө мэдчихэл байгаа бах. Гэхдээ дуу оруулагч нарын хувьд бол хамтдаа ингээд партнер болоод аягүй олон жил ажилласан. Миний алтан партнер бид хоёр л ингээд суухаараа гоё дуу оруулагдаа гэмээр тийм жүжигчин байдгүй. Бага. Гэхдээ ерөнхийдөө бид нар чи ингээд багаар ингээд солигдоод ингээд явна л да нөгөө ямар дүр яаж оноогдож ирэх нь тэгэл явна. Гэхдээ миний бас нэг онцлмор жүжигчин байдаг юм аа. Анх UBS-л үзэд яг сургуулаа төгсчөөл одоо дуу оруулагч болох гол очиж байгаад яг бас тэнд ингээд дуу оруулагч болохоос өвчсөн. Булган гэд жүжигчин өсгөө байгаа. Одоо сая энэ тусгаар тогтол киноны нээлтэнд тэр хятад хатны дүр тоглосон одоо ерөнхийдөө бас хэд хэдэн кино тоглож байгаа задагчаа Хацаа хямар киноны гол дүрд хошууч эмхтэй тоглосон манай булган гэж үжигчин ч орчуулгын киноны жүжигчин. Тэгээд булгантайгаа хамт яг энэ салбартаа анх яг мөр зэрэгцэж ороод UBS-т байж байгаа л тэгээд энэ Андга Entertainment-ийн ам барилтад хамт ажиллаж эхлээл. Тэгээд бас яг нэг жил яг нэг өдрийн зарлагаар бид хоёр хоёулаа яг Монгол Улсын соёлын дэргэний ажилтан гэдэг цол тэмдэг авч исэн. Одоо хэрнээ бид хоёр хамт Андга Entertainment-тай хамт киног оруулаад тэгээд олон кинонд партнер болсон. Та нар хамгийн олуулаа орсон жүжигчд кинон дээр олуулаа орсон тохиолдол хэдэн хүн байх вэ? Эсвэл бүр ганцаараа ч юм уу орсон тохиолдол байх вэ? Одоо бид нар Андга Entertainment-ээр бол 12 жүжигч ажилладаг нэг кинон дээр. За. Тэгээ одоо Монголд байгаа ер нь хамгийн том л застаа да. Одоо хамгийн том л баг бүрэлдэхүүн юм да. 12 жүжигчтэй. Тэгээд нэг орчуулгын редактортай, нэг найруулагчтай, орчуулгын найруулагчтай гэдэг ингээд. Ер нь одоо байгаа хамгийн том баг маань л одоо энэ 12. Кинонд нэг ганцаараа дуу оруулна, нөгөө ганц хүний жүжиг гэдэг шиг тийм тохиолдол гардаг уу? Киноноос болно байсан. Би нэг тэр жил нэг кинонд ерөөсөө яг
эрэгтэй эмэгтэй хоёр л явдаг нэг тийм кино байсан шүү. Тэгэл ерөөс хоёулахнаа ингэж хоорондоо юм ярьж явсараа гал тэр киног дуустдаг. Тийм кино байдаг. Тэгэд бас их сонин шүү. Нэг ч эмэгтэй хүн гарахгүй уран сайхны кино гэж байдаг. Нэг ч эрэгтэй хүн гарахгүй уран сайхны кино гэж хаач байхгүй юу? Байхгүй. Би бүр энийг бүр үнэхээр хайгаад олоог. Бид нар ч яг нөгөө ингээл нөгөө заримдаа баг гарал баярлаа л те. Баг байна. Ашиг эмэгтэйчүүд ихтэй гэл. Нэг ч эмэгтэй хүн гарахгүй кино гэж өстой байдаг. Нэг ч эмэгтэй хүн тэр кинонд гарахгүй. Ер нь нилээдэн кино байдаг төө. Ер нь эмэгтэй хүн байх. Нэг киноны одоо ингээд текст гэхтэл нилээн зузаан юм ирнэ биз? Тий, яг бид нар ингэдэг гэсэн. Одоо энэ бичгийн цаасан дээр ингээл хийвлээл. Одоо энэ А4 хэмжээнд дэр чинь. Ерөнхийдөө нэг цаг 40-30 минутын кино бол нэг 25 6 нүртэй л орж ирнэ л те. 10 үүргүй юу? Зүгээр нэг нүр. Тий, нэг нүр. Тэгээд киноноос болно. Хамгийн хэцүү кино чинь шинэ жилийн кино байдаг шүү. Яагаад? Шинэ жилийн кино чинь Холливуудын кино чинь улс орных нь одоо соёлын онцлог нь яста тэр юм да. Шинэ жил болохоор л нөгөө яг манайх шиг цагаан сар болж байгаа юм шиг нөгөө Америк жин тэндээс ээж мэж бөөнөрөө олуулаа. Тэгээл тэнд чи өстой нөгөө бөөнөрөө шаагилтан тэгээл хөвгөлтэй мөгжөлтэй юм яриад л ингэдэг. Тэгэхээр ингээд тэгээ бид нар шинэ жилийн өмнө бас их ажиллаа шахнаа. Шахдаг байсан. Тэгэл за шинэ жилийн хитэн кино гэлтгэр өсtöдл гарцаанда. Яг ингээл хууцсан ч ихс чинь 30 40 50 60 уцтай болно шүү дээ. Тэрийг нь үзэгчт нь хүлээгээд идэг хамгийн гол. Тэгээ тэрийг хүмүүс гол нь шинэ жилийн кинонд манайхаж их дуртай. Дуртай. Амар дуртай. Тэгэл нэг шинэ жилийн кино үзэх гэтэл тэнд чинь амар олон хүн нэг гэрт ирчээд л бөөндөр нөө хүүхдүүд томгүй шагалдаад. Тэр нь бид нарт их хэцүү. Ер нь тэгээд хамгийн хөвгөлтэй тэгвэл хэсэг сэтгэл хоногшсон тийм зүйл юу вэ? Дуу оруулж явахдаа сэтгэл хоногшоод үлдсэн бүр ястаа нэг хөвгөлтэй үе тэр л байсан шүү гэж хэлмээр үйл явдал тохиолдож байсан уу? Зөндөө байдаг шүү дээ. Тэгээд тухайн үед бөө инээдэн болол өнгөрч дараа марчдгийг. Яхаа тэгээд сонирхолтой байдлаар ярихад ингээд заримдаа шал буруу уншид үгийг бүр тэс өөрөөр ингээ хэлээд өнгөрөөцсөн үе бас байдаг. Заримдаа орчуулагч нь буруу бичсэн үе байна. Тэгэл ер нь тэгээ дотроо л их маазрахад их хөвгөлтэй байдаг юм л да. Яхаа одоо юу гэмээр юм те. Тэнийг юм халуун студид ингээд бид чинь ингээл хэвээр цонх онгойлгочлохгүй дээ чинь. Я зуны халуун өдрүүдэд бас чангастай ингээл хөлрөөдөл хөрх ядчих ингээд л. Тэгээд кино минь орохоор бас юм хэцүү ингээл урсаар наалтаад л. Тэгээ би эндээ ингээд нөгөө наалтаа сууш цаашаа гэл ингээд ерөөс тэр нэр бараас хэцүү. Бас хэцүү шүү дээ. Тэгээд кондишн тавьчихаар чимээ орчих гоод байдаг. Кондишн тавьж болохгүй чимээ орчих гоод л. Тэгээл нэг ажил ихтэй агаар алж болохгүй тэгээл тэр чинь. Бид нар шиг л юм бол одоо бид нар чинь дараалт гэдэг шиг кондишн хасааж гараас ингэ чимээ орчих гол. Тэгээ зарим зочид маань хөөрхөн ингээл эмэгтэйчүүд эргэн хавшаал гарддаг шүү дээ хөөрхөө. Яг нэг ажил мэргэжлийн онцлогуд л байна л да бас тийм. Нэг хөгжилтэй юм байдаг юм аа. Нэг юм яагаад тийм кино байсан юм бэ одоо тэгээд бид нар ч яг цаанаас энэ киног ингээд дууруулах хэрэгтэй гэдээ иршүүл дууруулахгүй ч гэдээ яах вэ ажил юм чи. Тэгээд нэг юм том юм хар залуул тоглолцсон кино байгаа яаж ч өдөр чи ингээд нэг эрэхтэй хүн эмэгтэй болоод тоглоод байгаа палаж юмсуу. Тэгээд дуу оруулах гэдэг нь наа чин эмэгтэй хүн байна ихчээ та явж байгаа гэсэн чинь. Юу яадаг наа чи эрэгтэй хүн байгаа үстэй. Үгүй чи эмэгтэй хүн палаж өмсчихэд шүү дээ. Үгүй наа чи тэгээ яванда кинонд төсгөлтэй хуцаа тайлбар эрэгтэй хүн болчихвол би яах юм гээд. Яалчгүй нэг эрэгтэй хүн ингээд палаж өмссөн. Тэгээд хоолоо молоо гэж бөө гэдэг. Тэгэхээр л за одоо айгүй бол киноныхаа төсөөл тэгэл балаажа тайлал эрэгтэй хүн болох нь. Тэг киноны үйл явдлын өрн жоон тиймэрхүү. Тэр нэг худлаа эмэгтэй хүн болоод байгаа юм шиг байхаар нь. Нөгөөг нь би унштлаа. Тэгэл уншлаа явлаа нэг амхандаа эмэгтэй эрэгтэйгийн дундуур тэр чи завааруулаад явж байгаа чи тэгээд явж байгаа. За ингэж байгаа л одоо удахгүй л одоо ингээл эрэгтэй хүн болоод гараад ирэх байх. Гисэр хөдлөнгө хэрвч дуусчдаг юм. Тэгээд одоо бүтэн нэг палачтай эмэгтэй хүнд дуу орсон кино байдаг гэсэн одоо. Ирч шимч шүү. Тий, ирч шимч ш. Тэгэл бид нар өрбөө инээд юм. Та нар надаар эмэгтэй хүн шууллаа шүү гэж өнгөрч байгаа юм ш. Тэгээд одоо бүтэн орсон кино чи яах юм? Дахиад ирж орох хэцүү байх хэцүү тэгэл. Тийм сонин кинонууд байд юм уу? Тэгээд дараанаас яах ч. Манай бас нэг ахаас яриад л идэг гэсэн. Нэг юм гэлэн баач хэлүү.
нэг пастор ламч гэлөө бүтэн яваад дуустараа кинонд төсөл хувцаад байсан чи эмэгтэй хүн байсан ч зөөр нэг тийм хөвгөлтэй хүмүүс байд юм уу. За маш их баярлалаа. Өндөр скейт подкастын ярилцах цаг энэ түрээд ер нь өндөрлөж байна. Мөнх олд одоо Хөхтөнгөр радиогийн өндөр скейт хөтлөгч Туулай маань нартай ярилцсан подкастэнд орно гэж ирэхтэй. За нэг энэ хэсгийг л хэлэх ёстой шүү. Одоо мэрэгжилд маань хэрэгтэй. Одоо юунд маань хэрэгтэй байдгийг те. Ингээд нэг хэлээ шүү гэсэн агуулга ил хэлээд тэгээд гуруулаа подкастаа ярилцлага өндөрлөө. За тэгээд намайг урьж оролцуулсан нэвтрүүлгийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд яг орчуулгын кино гэж салбар яг дурлж чадсан өндөө бол үнэхээр сайхан. Тэгээд мэрэгжил бүхэн сайхан л баг л та мэдээж. Тэгэхээр би бас яг орчуулгын киноны жүжигчин болмоор байгаа. Тийм одоо залуус дүүнрийгаа цааргал үгээрээ шалгуулаарай. Магадгүй орчуулгын киноны мундаг жүжигчин бас чиний дотор нуугдчихийж болон шүү. Хэрвээ үнэхээр энэ салбартаа хайртай тийм хүн байвал бас ирээд уулзаарай, нээлттэй шүү гэж хэлмээр байна. Тэгээд яг хөө мэдээж энэ чи эрсдэл байлгүй яг орчуулгын кино жүжигчин болно гэдэг чи өөрөө студид л амьдрна гэсэн үг шүү дээ. Яг нэг юм олонний танил болно гэдэг нь жоохон хэцүү. Яг олон жил болоод ерөнхийдөө нэг орчуулгын кинонда өөр ингэсэн орон зайтай болсон байна мэдээж жүжигчин болж болох тэгсэн жүжигчин зөндөө. Тэгэхээр эхний хэдэн жил мэл яг залуу нэг хийж бүтээдэг 10 жил бол ерөөсөө яг л тэр студид л өнгөрдөг. Тэгэхээр энэ эрсдлийг дааж чадах. Тэгээд би орчуулгын киноны жүжигчин байж болох юм байна гэж байгаа хүн байвал бас Монголын орчуулгын киноны энэ салбар бол Монголын кино урлагийн салбарт бол одоо хизээч хаягдахгүй. Заавал яг өөрийн тусгаар тогтол байдаа хадгалдаг тийм л салбар л да. Үеэс тэгж ирсэн учраас цаашдаач байх салбар учраас бас бидэнд бас тийм гоё залуу ирч хүчтэй хүүхдүүд бас байвал яг манай салбарт одоо бол бас яг хэрэгтэй тэр цаг мөчн байгаа шүү. Энэ бас цаг хугацаатай байдаг. Яг тэр цаг мөчн яг одоо бол байгаа шүү гэж бас хэлмээр. За тэг та нартай их баярлалаа. За баярлалаа. Сонсогчдоо, үзэгчдээ Хөхтөнгөр радио өндөр скейт подкаст ээлжид шин дугаараа та бүхэнд хүргэлээ. За өнөөдрийн зочин бол орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин Мөнх олд байлаа. За хөтлөгч бол Хөхтөнгөр радиогийн хөтлөгч Туул болон Ама. Дараагийн дугаараар эргээд уулзлаа. Баярлалаа. Баярлалаа.